Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн санаачилсан хүнсний хувьсгалын эхлэл орон даяар амжилттай хэрэгжиж гэлээ. Энэхүү үндэсний хөдөлгөөн өрнөх 5 жилийн хугацаанд бидэнд засаж залруулах, шинжлэх олон тулгамдсан асуудал бий. Үүний нэгэн итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал нөөц бололцоо юм. Хэрв монголчууд бид аюулгүй хүнс хэрэглэе гэвэл судалгаа шинжилгээ лабораториудад зайлшгүй анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлсөх өнөөдөр эх орны түүчээ болсон зарим лабораториудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь 1947 онд байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэр мал амьтны гоц халдварт өвчнийг илрүүлэх, экспорт, импортын мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхийдэд ариун цэврийн магадлан шинжилгээ хийж, баталгаа гаргах гэх мэт үйл ажиллагааг тасралтгүй хийсээр ирсэн. Мал эрүүл бол хүн эрүүл байдаг тул хүнсний хувьсгалд энэхүү лабораторийн өр нөлөө их бий. Хүнстэй аюулгүй байдлыг хангахад та бүхний маань эрдэм боловсрол, мэдлэг туршлага, ажил хөдөлмөр энэ улсад урдын адил, урдынхаас улам илүү их чухал байна гэдгийг ерөнхийлөгч бас хэлье гэж хүсэж байна. Тэгээд энэ улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийг хүчин чадлыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн сайжруулах, барилга байгууламжуудын шинээр барьж байгуулах энэ чиглэл хэдүүлээ санаачлах гаргаж хамтарч ажиллая тийм ээ. Байнгын орны дарга маань явж байна. Хэдийгээр улс их орны эдийн засгийн нөхцөл байдлын короны цар тахал эдэртэй холбоотойгоор хүндрэлтэй нөхцөл байгаа ч гэсэн энэ улсынхаа ариун цэврийн төв лабораторийн барилга байгууламжтай бид анхаарал тавих хэрэгтэй. Үе шаттайгаар шинжилж болно тийм үү. Тэгэхээр тэр төсөв төлөвлөгөөг оруулах хэрэгтэй. Төдөө аж ахуйн дэд сайд маань явж байна тийм ээ. Төдөө аж ахуйн төрийн нэрмжийн дарга энэ холбогдох дарга нар бүгдээ хамт явж байгаа. Эдний лаборатори дээр анхаарал тавих хэрэгтэй. Ингээд цөмгөрөө ажиллаа эхэлцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал энэ үндэсний хөдөлгөөн их хурлын тогтоол гарчихсан. Энэ бол цаг үеэ болсон маш зөв зүйтэй хөдөлгөөн гэж энэ мал эмнэлгийн салбар маань үзэж байгаа. Малын эмчнэр маань манай мал эмнэлгийн салбарын энэ дээр бол маш их дэмжиж ажиллаж байгаа. Тууштай ажиллагаа бас танд хэлмээр байна. За хамгийн нэгдүгээр зорилт бол ерөөсөө ойрын 5 жилийн хугацаанд төрөх худалдааны чөлөөт байдал, худалдаанд экспорт нөлөөлдөг халдвар төвчнөөс бүрэн ирэмжүүлье гэдэг, эрүүл болгоно гэдэг ийм зорилтыг тавьчихсан. Энэ чиглэлээрээ судалгаа, шинжилгээ, масс ажлуудыг эхлээд явж байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа тэргүүлэх 3 эрдэм шинжилгээний хүрээлэнд 1000 гаруй эрдэмтэн багш эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж 10,000 гаруй оюутан суралцдаг. Монгол Улсын ерөнхийлөгч дээрх 3 хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцж салбарын төлөөлөлтөд уулзлаа. Монголын нийт ард түмний эрүүл аюулгүй хүнс хэрэглэх эсэх нь эдгээр эрдэмтэн судлаачдын мэдлэг чадвартай нэгт холбоотой юм. Цөмөр ажил хэрэг болгох хөө. За би дэмжиж. Баярлалаа маш гоё. Хайртай төслөө хийгээд байна. Одоо энэ манай төлөвлөлт хөдөө аж ахуйн сайдчаа явж байна. Төрийн нэрмжийн дарга явж байна. Одоо энэний сайхан дэмжиж хэдүүлээ үр дүнгийн үзье заяа. Одоо бодит ажил руу оръё. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн хувьд маш их баяртай байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын ерөнхийлөгч маань өөрөө ард түмэндээ хандаад хүнсний хангамж аюулгүй байдлын талаар хөдөлгөөн өрнүүлэхээр зарласан. Тэгээ энд бол хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний байгууллагуудын үүрэг бариад тасар их байгаа. Тэгээ бидний гаргасан айгүй маш олон жилийн судалгааны үр дүнд гаргасан инновацийн бүтээгдэхүүнүүд, байгаль талбай технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм сайхан бүрэн боломж олдох байхаа. Төрийн тэргүүн маань анхааралтай аваад гарсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэгийг үзүүлэхэд улам оновчтой юм алтан шийдвэрүүд гарах байх гэж харж байгаа. Одоо манай төвийн уялдаа холбоо нь болохоор манай сургуульд байгаа хүнс болон аюулгүй байдлыг хангах тийм ариутгалын бодис янз бүрийн мэрэгч амьтдыг устгах барих энэ болгоныг нэвтрүүлээд танилцуулах, зуушлах, сурчлах үүрэгтэй. Тэгэхээр бид нар бол хамгийн анхны зүйл бол ерөөсөө навчт ногоо хүлэмжийн нарийн ногоогоор 100% өөрсдөө хангах. Үүний тулд бол яах ёстой гэхээр хүлэмжийн аж ахуйг цогц хэлбэрээр нь хөгжүүлэх хэрэгтэй. Нэг дор 10-аас доош хүлэмж явах ёстой. Тэгээд нэг хүлэмжийн хэмжээг бол 1000 м². Тэгээд хүлэмжийн хотхон. Тэнд бол юу байх ёстой гэхээр ажилтны орон сууц, ванз, хүчин сүлтийн үлдэгдэл, антибиотикийн үлдэгдлийг сордог лаборатори, ашигтай бактерийн лаборатори, ресторан байна. Үндэсний үйлдвэрүүдийн болон экспорт, импортын бүтээгдэхүүнд хим, хор судлал, нян судлал, гэх мэт био туршилтын шинжилгээг батлагдсан аргачлалын дагуу хийж хэрэглэгчдийг үнэн зөв шинжилгээний үр дүнгээр хангах зорилготой.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн хүчин чадал нөөц бололцоотой Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүх танилцлаа. Хамгийн гол одоо хүнсний аюулгүй байдлаа бүрэн харахад бол лабораториудын хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай шүү дээ. Сүүлийн одоо сайн технологиудыг оруулж ирэхдээ сайн олж танд төхөөрөмжтэй байж байгаа. Одоо яг манай энэ лаборатори бол одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахад одоо хөрөлцөө шаардлага нь хэрэг. Ер нь бол одоо манай нэг зүйлийн лаборатори бол ялангуяа нийтийн хамгаалсан хадлага баян найдмын нийтийн хамгаалсан хадлага үйлдвэрийн 24 цагаар ажилладаг. Одоо яг манайх Америк нэгдсэн улсын Анабель байгууллага итгэмжлэлтэй 23 оны 19 хүртэл онгогдсон байж байгаа. Яг олон улсын түвшинд нэнгийн бохирдол ямар хэмжээтэй байна, ямар омгийн няга бохирдсон байна гэдэг нь маш богино хугацаанд тодорхойлол нээж байгаа. Хүнсний аюулгүй үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандарта мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амин нас, аюулгүй байдал харшилсан альва үйлдэлтэй хатуу тэмцэх шаардлага бидний өмнө тулгараад байна. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе.